Спортын түүхэнд хамгийн харамсалтай хорин осол. Спорт бол зөвхөн ялалт, баяр хөөр, алдар нэрийн талбар биш юм. Заримдаа хэдхэн секунд эсвэл санаанд оромгүй техникийн алдаа, байгалийн давтагдчихгүй хүчин зүйлс, агуу тамирчдын амьдрал спортын түүхийг оронгоор нь эргүүлдэг. Тэгвэл өнөөдөр бид дэлхийн техник цочроос спортын түүхийг өөрчилсөн хамгийн харамсалтай хорин ослыг иргэн санацгаая. Акра спортын цэнгэлдэх хүрээлэнгийн үймэн. 2001 оны 5 дугаар сарын 9-ний орой Ганы нийслэл Акра хотын төв цэнгэлдэх хүрээлэнд тус улсын хамгийн том хөл бөмбөгийн 2 өрсөлдөгч багийн тоглолт болж байв. Тоглолтын төгсгөлд талбай эзэд хожиж эхлэхэд бухимдсан зочин багийн хөгжөөнд дэмжигчид суудлын сандлуудыг хугалан талбай руу шидэж үймэндэг дэжээ. Энэ үед хэв журам сахиулах ёстой байсан цагдаа нар маш хариуцлагагүй шийдвэр гаргаж, үймэн гараагүй 50 байсан суудлын хэсгүүд рүү ч ялгаагүй нулимс асгаруулагч хий буудаж, эрзээний сумаар галлаж эхэлсэн байна. Гинтийн айдсаас бол хэдэн мянган хүн амьсгал нь боогдож сандарч амьд үлдэхийн тулд гарцын хаалганууд руу ухаан жолоогүй гүйлдсэн гин. Гэвч цэнгэлдэх хүрээлэнгийн бүх хаалга цаанаасаа тас цоочтой байсан ба урагш дайрах олон зуун хүн төмөр хаалга цементэн ханан тавчигдж бие биенийхээ дээрээс унан дэвслэгдэж эхэлжээ. Энэхүү аимшигт шахацалдан амьсгал боогдолтын улмаас 126 хүн газар дээрээ амиа алдсан нь Африкийн хөл бөмбөгийн түүхэнд хамгийн том эмгэнэлт явдал болон үлдсэн юм. 19. Канжуруухан цэнгэлдэх хүрээлэнгийн эмгэнэл. 2022 оны 10 дугаар сарын 1-нд Индонезийн зүүн Ява мужийн Маланкотын Канжуруухан цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод талбайн эзэн Арема баг сүүлийн 23 жилийн дараа анх удаа өөрийн талбайд 2-3-аар хожигдоход уурсан хөгжийн дэмжигчид нь талбай руу дайран оржээ. Цагдаа нар нөхцөл байдлыг зохицуулахын тулд олон улсын хөл бөмбөгийн холбооноос хоригдсан нулимс асгаруулагч хийг талбай руу төдөөгүй 50 байсан үзэгчдийн сандал руу олноор нь буудсан байна. Үүнээс болж цэнгэлдэх хүрээлэн битүү хортутаагаар дүүрч сандарсан мянган хүн амь тэмцэн гарцын хаалганууд руу зэрэг гүйлтлээ. Гэвч цэнгэлдэхийн зарим хаалга цоочтой, нээлттэй байсан нь дэндүү нарийнхан байв. Утаанд боогцсон хүмүүс гарц дээр ханан тавчигдж, бие биенийхээ дээрээс унан бяцарснаас 135 хүн түүний дотор 40 гаруй хүүхэд амиа алдсан байдаг. Энэхүү хариуцлагагүй үйл явдлын дараа цэнгэлдэхийг бүрэн нурааж, буруутнуудад хорих ялуу носон юм. 18. Альянза Лима багийн онгоцны сүйрэл. 1987 оны 12 дугаар сарын 8-ны шөнө Перугийн хөл бөмбөгийн түүхэнд хизээж арилшгүй хар толб хамгийн том харамсал болсон үйл явдал гарсан юм. Тус улсын хамгийн эртний бөгөөд алдартай клубын нэг болох Альянза Лима багийнхан тэр жил үндэсний лигийг тасархай тэргүүлж байлаа. Тэд Пукалфа хотод болсон тоглолтод Депортиво Пукалфа багийг нэг тэгээр хожиж авраг болох нь бараг тодорхой болсон тул баяр хөөрөөр дүүрэн нутаг буцахаар чартер нислэгийн онгоцондоо сууцгаажээ. Тэднийг тээвэрлэж байсан онгоц нь Перугийн тэнгисийн цэргийн флотын эзэмшлийн цэргийн тээврийн хөлөг байсан юм. Нийслэл Лима хотын Хорхе Чавес олон улсын онгоцны буудалд газардахаас хэдхэн минутын өмнө бүх зүйл оронгоор эргэв. Нисгэгчийн бүхээгт дугуй бүрэн гараагүй гэсэн техникийн анхааруулга дохио анивчиж эхэлжээ. Үнэн дээр энэ нь ердөө цахилгааны богино холболтоос үүдэлтэй хуурамч дохио байсан бөгөөд дугуй нь аль хэдийн хэвийн гарчихсан байсныг хожим тогтоосон байдаг. Гэвч шөнийн нислэг хийх туршлага дутмаг, дээр нь тус онгоцоор ердөө 5 цаг ниссэн залуу нисгэгч Эдилберто Вильяр үүнд маш их сандарсан гэдэг. Тэрээр дугуй үнэхээр гарсан эсхийг газрын хяналтын самхагийн ажилтнуудаар дурандуулан баталгаажуулахын тулд онгоцны буудлын дээгүүр дахин тойролт хийхээр номхон далайн усан дээгүүр эргэлт хийсэн байна. Харамсалтай нь тэрээр шөнийн харанхуйд өөрийн байрлал өндрийг баримжаалах чадвараа алдах буюу сансрын зүг чигийн төөрөгдөлд оржээ. Нисгэгч өөрийгөө аюулгүй өндөрт нисэж байна гэж андууран онгоцны хамар далай руу чиглэж байгааг анзаарсангүй. Эцэст нь онгоц Лима хотоос хэдхэн километрийн зайд номхон далайн усанд маш хүчтэйгээр унаж сүрсэн юм. Ослын дараа онгоцны их бие усанд живэх үед дотор нь байсан хүмүүс амь тэмцэн тусламж хүлээж байсан ч тэнгисийн цэргийнхэн өөрсдийн алдааг нуухын тулд аврах ажиллагааг 11 цагийн дараа анхны завинуудыг гаргажээ. Үүний улмаас багийн 16 шилдэг тоглогч, дасгалжуулагч, шүүгчид, хөгжөөнд дэмжигчид гээд нийт 43 хүн живж амьсгал хураасан байна. Тэднээс зөвхөн буруутай нисгэгчл ганцаараа амьд үлдэж, далайн хөвгөр хэсгээс зуурсаар аврагджээ. Тэнгисийн цэргийн флот өөрсдийн гаргасан бүдүүлэг алдаа туршлагагүй байдал болох авраг ажиллагааг хоцроосон гэдгийг нуухын тулд Ослын албан ёсны мөрдөн байцаалтын тайланг улсын нууц болгонд дарсан байдаг. Тэд Ослын шалтгааныг цэвэр техникийн саатал мэтээр олон нийтэд ойлгуулж байсан ч энэхүү нууц тайланг 2006 онд Перугийн эрен сурвалжлах сэтгүүлчид олж ил болгосноор жинхэнэ үнэн ил гарсан юм. Тайланд дурдсанаар онгоцны техникийн зааварчилгаа дан англи хэл дээр байсан тул нисгэгч системийг бүрэн ойлгоогүй мөн тэнгисийн цэргийн удирдлагууд түүнийг шөнийн нислэг үйлдэх зөвшөөрөлгүй байхад нь нислэгт гаргасан зэрэг аимшигт хариуцлагагүй үйлдэлүүд илэрсэн байдаг.
17. Колумбийн хамгаалагч Андрес Эскобарын аллаг. 1994 оны 7 дугаар сарын 2-ны үүрээр Колумбийн Медельин хотын нэгэн шөнийн клубын зогсоолд тус улсын хөл бөмбөгийн шигшээ багийн нэрт хамгаалагч 27 настай Андрес Эскобар 6 удаа буудуулан зэрлэгээр амиргдсан юм. Энэхүү хэрэг явдал нь хөл бөмбөг, мөрөөдөд тоглоом болон хар тамхины мафийн бүлгүүд хэрхэн гүнзгий хутгалцсныг дэлхийн нийтэд харуулсан спортын түүхэнд хамгийн жигшүүрт аллаг байлаа. Тухайн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Колумбийн шигшээ багийг Пеле хүртэл төрүүлэх магадлалтай гол баг хэмээн нэрлэж, мафийн бүлэглэлүүд болон спорт бооцооны маш том сүлжээнүүд тэдний хожилд асар их хэмжээний мөнгө тавиад байв. Гэвч хэсгийн тоглолтод Америк нэгдсэн улсын багтаа тоглож байхдаа Андрес Эскобар өрсөлдөгчийн дамжуулалтыг таслах гэж байгаад санамсаргүйгээр өөрийн хаалганд автогол оруулчихжээ. Энэхүү алдаанаас болж Колумб 2-1-ээр хожигдож тэмцээнийг дуусгасан юм. Багийнх нь түүнийг аюулгүй байдлын үүднээс Америк нэгдсэн улсад хэсэг хугацаанд үлдэхийг зөвлөсөн ч Эскобар "Би ард түмнээсээ нуугдахгүй" гэж хэлээд эх орондоо буцаж иржээ. Осол болсон шөнө клубын гадаа хар тамхины картел болон спорт бооцооны томоохон мафийн гишүүд болох ах トゥ галлонуудын жолооч Умберто Кастро гэгч Эскобартай маргалдаж автогол оруулсанд баярлалаа хэмээн доромжилж эхэлсэн байна. Маргаан ширүүсэж Кастро гарбууга гаргаж ирээд Эскобар руу 6 удаа буудсан бөгөөд буудах бүртээ тэр жилийн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний Колумбийн тайлбарлагчийн дууг дуурай гол хэмээн хашгирч байсан гэдэг. Олноороо бооцоо тавьж асар их мөнгө алдсанд мафийнхан уур бухимдлаа ийхүү багийн ахлагч болох гэж байсан гэмгүй залуудаар гаргаж амнасыг нь бүрлэгсэн бөгөөд түүний оршуулганд 120 мянган гаруй хүн цуглан гашуудж байжээ. 16. Глазгогийн Айброкс цэнгэлдэх хүрээлэнгийн эмгэнэл. 1971 оны 1-р сарын 2-ны өдөр Шотландын Глазго хотын Айброкс цэнгэлдэхэд эртний өрсөлдөгчд болох Рейнжерс болон Селтик багуудын дерби тоглолт болжээ. Тоглолт дуусахын өмнө Селтик баг гол оруулж тэргүүлэхэд урам нь хугарсан Рейнжерсийн хэдэн мянган үзэгчид тоглолт дуусахаас өмнө 13 дугаартай шатны гац руу олноороо зүгэлсэн байна. Гэвч шүүгчийн шүгэл хүлээхийн өмнө Рейнжерс баг тэнцээний гол оруулж цэнгэлдэх уухайн дуугаар дүүрчээ. Яг энэ үед 13 дугаар гарцын шатаар уруудаж байсан хүмүүсийн дундаас хэн нэгэн тэглэж унснаас үүдэн аимшигт бужигнаан үүссэн байдаг. Олон нийтийн дунд хүмүүс голын дуунаар буцаж иргэснээс осол болсон гэх цуу яриа байдаг ч аль бие усны мөрдөн байцаалтаар хинч буцаж иргээгүй. Харин гэрэлтүүлэг муутай шатан дээр гинжи урвлаар хүмүүс бие биенийхээ дээрээс унсан гэж тогтоосон байдаг. Арын хүмүүс нь урд унсан хүмүүсээ харалгүй дээрээс нь түлхэн дайрсаар хүний давлгааны асар их даралтаас болж шатны төмөр хашлага нуран унжээ. Уг шахацалтан амьсгал богдолтын улмаас 66 хүн амиа алдаж 200 гаруй хүн хүнд бэртсэн юм. Энэхүү эмгэнэлийн дараа Рейнжерс клуб цэнгэлдэхээ бүрэн шинжилж босоогоор үздэг хэсгийг суудлын системээр сольж аюулгүй байдлын шинэ стандартыг тогтоосон түүхтэй. 15. Замбийн хөл бөмбөгийн шигшээ багийн онгоцны сүйрэл. 1993 оны 4-р сарын 27-нд дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний урьдчилсан шатны чухал тоглолтоор Сенегалыг зорин нисэж явсан Замбийн үндэсний шигшээ багийнхан түүхэнд хамгийн зүрх зүсэм нис онгоцны осолд өртжээ. Тухайн үед твийнхээ хамгийн ирээдүйд авьяаслаг залуусаас бүрдсэн тус багт хөрөнгө мөнгө хомс байсны улмаас цэргийн агаарын хүчний хуучирч муудсан цэргийн тээврийн онгоцыг ашигласан байдаг. Уг онгоц алс холын Сенегал сүрхийн тулд замдаа хэд хэдэн удаа зогсож шатхуун цэнэглэх хуваартай байв. Эхний зогсоол дээр онгоцны зүүн хөдөлгөөрт доголдол илэрсэн ч нислэгийг үргэлжлүүлсэн бөгөөд Габон улсын Либревиль хотоос хөөрсний дараа нөгөө хөдөлгөөрт нь гал арчээ. Яг энэ нэгзэгтэй агшинд урт замын нислэгээс болоод туйлдж ядарсан байсан нисгэгч маш том алдаа гаргасан юм. Тэрээр сандарсандаа шатаж буй зүүн хөдөлгөөрийг унтраахын оронд хэвийн ажиллаж байсан баруун хөдөлгөөрийг нь андууран унтраачихжээ. Хөдөлгөх хүчгүй болсон онгоц шөнийн харанхуйд огцом өндрөө алдаж Атлантын далайн усанд ундаж сүрсэн байдаг. Ослоор Замбийн шигшээ багийн шилдэг 18 тоглогч, дасгалжуулагчид болон хөлгийн багийнхан гээд онгоцонд явсан нийт 30 хүн бүгд амиргджээ. Хожим албан ёсны тайлангаар ослын гол шалтгааныг нисгэгчийн ядаргаа болон техникийн буруу маневр байсан гэж баталдаг байна. 14. Локомотив Ярослав багийн онгоцны сүйрэл. 2011 оны 9-р сарын 7-нд Оросын Континентал хоккей лигийн хамгийн хүчирхэг олон оддын цуглуулга болсон Локомотив Ярослав багийнхан шинэ улирлын нээлтийн тоглолтоо хийхээр Минск хотыг зорин хөөрхөр зэхэж байлаа. Багийн бүрэлдэхүүнд Олимп болон дэлхийн аваргын медальт Словак, Чех, Швед, Канада зэрэг улсуудын домогт тоглогчид багтсан байсан бөгөөд тэднийг ирээдүйн том амжилтууд хүлээж байсан юм. Гэвч Ярослав хотын туноошноо нисэх буудлаас хөөрсөн онгоц ердөө хэдхэн хормын дараа хангалттай өндөр авч чадалгүй зурсан ойролцоох тохиолын цамхгийг мөргөн Волга мөрний цутгал руу унаж сүрчээ.
Энэхүү аимшигт тослоор багийн 36 тоглогч, дасгалжуулагчид болон хөлгийн багийнхан гээд нийт 44 хүн хорвоогийн мөнх усыг үзэж дэлхийн спортын түүхэнд нөхөж барашгүй хүнд гарц тохиосон билээ. Ослын дараа багийн тоглогч Александр Галимов 90 орчим хувийн хүнд түлэгдэлтэй хэд хоногийн турш эмнэлэгт байсаар амьсгал хураасан бол хөлгийн инженер Александр Сизов тэрхүү аимшигт сүрлээс цор ганцаараа амьд үлдэж чадсан юм. Хожим албан ёсны мөрдөн байцаалтаар нисгэгчид хөөрх ирч авах үедээ анзааралгүйгээр тоормсны дөрүүдээр гიშгсэн мөн тухайн загварын онгоцыг жолоодох бэлтгэл дутуу байсан зэрэг хүний хүчин зүйлийн алдаанаас болж осол гарсан гэж дүгнжээ. 13. Шафеконсе хөл бөмбөгийн багийн эмгэнэл 2016 оны 11-р сарын 28-нд болсон Бразилийн Шафеконсе хөл бөмбөгийн багийн онгоцны сүрэл бол дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд хамгийн зүрх зүйсэн мэтгмээргүй эмгэнэлт явдлуудын нэг билээ. Тэд ердөө хэдхэн жилийн дотор Бразилийн доод лигээс дээшлэн мандаж твийнхээ хамгийн нэр хүндтэй тэмцээний шигшээ тоглолтод шалгараад байсан үлгэр жишээ баг байв. Бразилийн жижигхэн Шафеко хотын бахархал болсон Шафеконсе клубийнхэн түүхэндээ анх удаа Өмнөд Америкийн цомын шигшээ тоглолтод шалгарч Атлетико Насьонал багт аврагын төлөө тулалдахаар Колумбийн Медельин хотыг зорин хөөрчээ. Баг тамирчид, дасгалжуулагч, сэтгүүлчид болон хөллийн багийнхан гээд нийт 77 зорчигчтой явсан нислэг зорьсон газараа хүрэхэд ердөө хэдхэн минут дутуу байхад гинэт бүх цахилгаан нь тасарч уулархайг бүсэд тосолдсон юм. Аимшигт ослын гол шалтгаан нь ердөө л онгоцны төлс дууссан явдал байлаа. Нислэгийн төлөвлөгөө гаргахдаа онгоцны багтаамж туулах зайн лимитийг тулгаж тооцсон бөгөөд замд гарсан саатал цаг агаарын байдлаас шалтгаалan Медельин хотын нисэх буудлын орчимд агаар түлээлт хийх явцад түлшинд бүрэн шавхагджээ. Онгоцонд байсан 77 хүний 71 нь ослын газарт болон эмнэлэгт амь үргэсний дотор багийн бараг бүх тоглогчид, дасгалжуулагчид багтсан юм. Энэхүү эмгэнэлт мэдээ дэлхийн нийтийг тэр дундаа хөл бөмбөгийн ертөнцийг оронгоор нь эргүүлж асар их гашуудал дагуулсан юм. Тэдний өрсөлдөгч байсан Колумби Атлетико Насьонал баг тухайн жилийн Өмнөд Америкийн цомын аваргын алтан медаль цомыг Шафеконсе багт шууд гардуулах хүсэлтийг твийнхээ хөл бөмбөгийн холбоонд гаргаж шийдвэрлүүлж байв. 12. Торино хөл бөмбөгийн багийн онгоцны сүрэл 1949 оны 5 дугаар сарын 4-ний тэр нэгэн ман татсан бүрхөөгөө төр Италийн хөл бөмбөгийн түүхэнд хамгийн аавгаа үеийн төгсгөл ирнэ гэж хинч төсөөлөөгүй байж. Тухайн үед Италийн Serie A-ийг 4 жил дараалан тэргүүлж дэлхийд хосгүй хүчирхэгт тоосогдож байсан домогт Торино багийнх нь Португалийн Лиссабон хотноо нөхөрсөг тоглолт хийчгээд гэрлүүгээ буцаж явсан юм. Тэдний сууж явсан онгоц Торино хотын ойролцоо ирэх үед цаг агаар муу байж өтгөн ман ширүүн борооны улмаас үзэгдэх орчин бараг үгүй болсон байлаа. Нисгэгчид чиглэлээ алдаг хэд доогуур нисэж байснаа анзаарсангүй. Улмаар онгоц Торино хотын дэргэдэх Суферка толгоон орой дээр байх алдар Суферка сүмийн арын ханыг маш хүчтэйгээр мөргөн сүрчээ. Энэхүү аимшигт тослоор онгоцонд байсан багийн 18 тоглогч, дасгалжуулагчид, клубын удирдлагууд, сэтгүүлчид болон хөлгийн багийнхан гээд нийт 31 хүн бүгд амь үргэлжсэн юм. Энэ нь зөвхөн нэг багийн биш, Итали улсын хөл бөмбөгийн нэгэн 90 үеийг аван одсон билээ. Учир нь тухайн үеийн Италийн үндэсний шигшээ багийн гарааны 11 тоглогчийн 10 дан ганц Торино клубийнх байсан юм. Осол болох үед Serie A-гийн улирал дуусахад ердөө 4 тойрог үлдээд байсан бөгөөд Торино баг хүснэгтийг тэргүүлжээ. Эмгэнэлт явдлын дараа лигийн бусад багуудын шийдвэрээр Ториног тухайн улирлын аваргаар шууд зарласан юм. Үлдсэн 4 тоглолтод Торино клуб залуучуудын багийн тоглогчдоо талбайд гаргасан бөгөөд өрсөлдөгч багууд нь ч тэдний хүндэтгэн мөн адил залуучуудын багаа тоглуулан эв нэглээ илэрхийлж байжээ. Энэхүү сүрлээс үүдэлтэй айдсаас болж Италийн шигшээ баг 1950 оны Бразилийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд оролцохоор явахдаа онгоцоор нисгээс татгалзаж Атлантын далайг усан онгоцоор гатлан очиж байсан түүхтэй. 11. Мюнхний нисхийн гамшиг 1958 оны 20 дугаар сарын 6-ны тэр нэгэн хүйтэн цастай шуургатай өдөр Английн төдийгүй дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд их хамгийн гонигт тооцоодын нэг Мюнхен хотноо бичигджээ. Английн Манчестер Юнайтед багийнхан Югославийн Белград хотоос Европын цомын тоглолтоо хийчгээд буцаж явж тэдний сууж явсан онгоц замдаа Мюнхен Рим онгоцны буудлын дээр түлшээ цэнэглэхээр буусан байна. Цаг агаар маш муу зурвас дээр цас мөс солилцсон усан шавар тогтсон байсан тул нисгэгчид 2 удаа хөөрөх гээд бүтлгүйтэв. Гэвч тэд 3 дахь удаага оролдохоор зурвас руу шилжсэн байдаг. Онгоц хөөрөх хурд авах үед зурвасын төгсгөлд байсан шаварт дугуйн орж хурд нь гинэт саарснаар өндрөө авч чадалгүй улмаар ойролцох байшинг мөргөн сүрчээ. Аимшигт тослын улмаас онгоцонд байсан 44 зорчигчийн 23 нь амь үрэгдсэн бөгөөд тэдний дунд тухайн үеийн Английн хөл бөмбөгийн ирээдүйг гэгдэж байсан залуу авьяаслаг 8 тоглогч байлаа. Мөн клубын албаны хүмүүс, дасгалжуулагчид болон сурвалжлагч нар амь үрэгджээ. Багийн дасгалжуулагч Мэт Бэсби болон хожим дэлхийн хөл бөмбөгийн домог болсон Бобби Чарлтон нар Ослоос хүнд гэмтэл авсан ч амьд үлдэж чадсан юм. Энэхүү сүрэл нь Манчестер Юнайтед клубыг үндсэндээ үгүй хийсэн мэт санагдаж байлаа.
Гэвч тэд бууж өгөөгүй юм. Эмнэлгээс гарсан Мэтт Бэсби багаа дахин босгох ажлыг эхлүүлж Бобби Чарлтон болон шинэ залуу одод дээр түшиглэн багаа шинээр бүрдүүлв. Осол болсноос яг 10 жилийн дараа буюу 1968 онд Манчестер Юнайтед клуб Европын аваргуудын цом буюу одоогийн аваргуудын лигт төрүүлж амь үрэгдсэн нөхдийнхөө дурсгалыг хүндэтгэн иргэн болсон агуу түүхийг бүтээсэн билээ. 10. Коби Брайантын нисдэг тэрэгний осол. 2020 оны 1-р сарын 26-ны манантай өглөө Саксон бөмбөгийн ертөнцийн төдийгүй дэлхийн нийтийг гүн шоконд оруулсан аимшигт мэдээ Калифорни мужаас дуулсан юм. NBA-ийн 5 удаагийн аварга Лос Анжелес Lakers багийн домог Коби Брайант 13 настай охин Жанагийн хамт нисдэг тэрэгний ослоор харамсалтайгаар амь үрэгджээ. Тэд Кобигийн үүсгэн байгуулсан Mamba спортын академид болох охидын Саксон бөмбөгийн тэмцээнийг зорин хувийн нисдэг тэргээр хөөрсөн байна. Гэвч тухайн өдөр Калабасас хотын дээгүүр өтгөн манан татаж үзэгдэх орчин маш муу байсан тул нисгэгч баримжаагаа алдан хэд доогуур нисэж байгаад толгод мөргөс үрчээ. Ослын улмаас нисдэг тэрэгт байсан 9 хүн бүгд газар дээр амь үрэгдсэн юм. Тэдний дунд Жанна охины багийн найзууд, тэдний эцэг эх болон дасгалжуулагч нар байлаа. Энэхүү үйл явдал нь орчин үеийн спортын түүхэнд хамгийн зүрх зүсэм харамсалтай ослуудын нэг болон үлдсэн юм. Коби Брайант зөвхөн агуу тамирчин гэлтгүй, зодог тайсныхаа дараа эмэгтэйчүүдийн Саксон бөмбөгийг хөгжүүлэх, охиныхоо дасгалжуулагч болоход бүхэл амьдралаа зориулж байсан тул энэ эмгэнэл дэлхийд даяар сая хүмүүсийн зүрх сэтгэлийг өвтгсөн билээ. Ослын дараа дэлхийн өнцөг болон бүрт түүний алдарт Mamba mentality буюу тууштай дайчин чанарыг дурсан хүндэт гэж Лос Анжелес хот гэлтгүй дэлхийн нийт тэр чигтээ гашуудалд автсан түүхтэй. 9. Мюнхний Олимпийн аллага. 1972 оны 9-р сарын 5-ны үүрээр баруун Германы Мюнхен хотноо болж байсан зуны Олимпийн наадмын үеэр Палестины террор үйл ажиллагаа явуулдаг хар 9-р сар бүлэглэлийн зэвсгэлсэн гишүүд Олимпийн тосгоны хамгаалалтыг давж Израилийн шигшээ багийн байрлууд дайран оржээ. Террористууд халдлага үйлдэх явцдаа эсэргүүцэл үзүүлсэн Израилийн 2 тамирчныг газар дээр нь хөнөөж үлдсэн 9 тамирчин дасгалжуулагчийг барьцаалсан байна. Тэд Израилийн шоронд хоригдож буй Палестины хоригдлуудыг суллахыг шаардаж байв. Германы эрх баригчид барьцаалагдсан хүмүүсийг аврахаар НАТОгийн цэргийн нисэх буудалд нууц ажиллагаа зохион байгуулсан боловч бэлтгэл дотор төлөвлөгөө алдагдсны улмаас ажиллагаа бүрэн бүтэлгүйджээ. Ширүүн буудалцааны үеэр террористууд барьцааны хүмүүс рүү гал нээж гранат дэлбэлсний улмаас Израилийн шигшээ багийн 11 тамирчин дасгалжуулагч бүгд харамсалтайгаар амь үрэгдсэн юм. Энэхүү аимшигт аллага нь зөвхөн Олимпийн наадам төдийгүй дэлхийн нийтийг сочроосон бөгөөд спортын баяр цэнгэлийг улс төрийн зөрчил, цусд дайн болгон хувиргасан түүхтэй. Ослын дараа олон улсын Олимпийн хороо болон дэлхийн бүх спортын арга хэмжээнүүдийн аюулгүй байдал хамгаалалтын системийг дээзэргээ чангатгаж, тусгай хүчний бэлтгэлийг шин шатанд гаргах түүхэн эхлэлийг тавьсан билээ. 8. Хиллсборогийн эмгэнэлт явдал. 1989 оны 4-р сарын 15-ны өдөр Английн хөл бөмбөгийн түүхэнд хамгийн аимшигт сүйрэл Шеффилд хотын Хиллсборо цэнгэлдэх хүрээлэнд тохиолдсон. Английн холбооны цомын хагас шигшээ шалгарсан Ливерпул болон Ноттингем Форест багуудын тоглолтыг үзэхээр ирсэн мянган хөгжөөнд дэмжигчдийн баяр хөөр хэдхэн хормын дотор цус дэмгэнэл болгон хувирчээ. Тоглолт эхлэхээс өмнө цэнгэлтийн гадна хит их бөөгнөрөл үүссэн тул цагдаа нар олныг зохицуулах зорилгоор гадагш гаргах зорилттой том хаалгыг нээж орхив. Үүний улмаас Ливерпулийн хөгжөөнд дэмжигчид рүү чиглэсэн хэсэг рүү асар их хүн нэг дор орж, урд байсан хүмүүс нь талбайн хаалт болох төмөр торонд хавчигдж дарагдсан байдаг. Цагдаа нар болон зохион байгуулагчдын буруутай удаашралтай үйл ажиллагаанаас болж талбай дээрх үүмийн дамжирч, Ослын улмаас Ливерпул клубын 97 хөгжөөнд дэмжигч харамсалтайгаар амнасаа алдаж 700 гаруй хүн бэртэж гэмтжээ. Уг ослын дараа цагдаа нар болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд буруу хөгжөөнд дэмжигчид рүү чихийг оролцсон ч арга ирийнх нь олон жилийн турш тэмцсэний эцэст цагдаа нарын буруутай үйл ажиллагаа байсныг албан ёсоор тогтоож үннийг мэдгдсэн байдаг. Энэхүү эмгэнэлт явдал Английн хөл бөмбөгийн соёлыг бүхэлд нь өөрчилсөн бөгөөд үүний дараа цэнгэлдэх хүрээлэнгүүдээс үзэгчдийг талбайгаас тусгаарласан аюултай төмөр торнуудыг бүр мөсөн авч хаян босоо зогсох хэсгүүдийг үгүй хийж бүх үзэгчдийг зөвхөн суудлаар хангаж эхэлсэн түүхтэй. 7. Хельслийн цэнгэлтийн эмгэнэл. 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Бельгийн Брюссел хотын Хельсэл цэнгэлдэх хүрээлэнд Европын аваргуудын цом буюу одоогийн аваргуудын лигийн шигшээ тоглолтод Английн Ливерпул болон Италийн Ювентус багууд тоглохоор шалгараад байлаа. Тоглолт эхлэхийн өмнө цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудалд байдал бишдэж, Английн танхаа хөгжөөнд дэмжигчид зэрэгэлдэх секторт байсан Ювентусын хөгжөөнд дэмжигчид рүү дайрч чулуу болон элдв зүйл шидэж эхэлжээ. Айж сандарсан Италийн хөгжөөнд дэмжигчид болон бусад үзэгчид цугтахыг оролдон цэнгэлтгийн захын хуучин бетонны ханыг налан бөөгнөрөхөд хит их ачааллыг даалгүй хан гинэт нурж унсан байдаг. Үүний улмаас 39 хүн дарагдаж амиа алдаж 600 гаруй хүн бэртэж гэмтсэн эмгэнэлт явдал болжээ.
Энэхүү аимшигт явдал болсныг үл харгалзан Үмэн Самууныг цааш дамжуулахгүй байх зорилгоор тоглолтыг цуцлалгүй үргэлжлүүлж Ювентус клуб 1-0 харьцаатаагаар хожин аваргалж байв. Уг ослын дараа Английн танхай хөгжим дэмжигчдийн асуудал дэлхийн нийтийн анхаарлын төвд орж УЕФА-гаас Английн бүх хөл бөмбөгийн клубыг Европ дахь тэмцээнүүдэд оролцох эрхийг нь 5 жилийн хугацаагаар, Ливерпулийг 6 жилийн хугацаагаар хасах хатуу шийтгэл оногдуулж байсан түүхтэй. 6. Маршаллын их сургуулийн Америк хөл бөмбөгийн багийн осол. 1970 оны 11-р сарын 14-ний орой Америк нэгдсэн улсын спортын түүхэнд дэх хамгийн харамсалтай осол баруун Виржиниа мужийн Хэттингтон хотын ойролцоот тохиосон юм. Маршаллын их сургуулийн Америк хөл бөмбөгийн багийнхан зүүн Каролинагийн их сургуультай хийсэн тоглолтоо дуусгаад гэрлүүгээ буцаж явжээ. Баг тамирчид, дасгалжуулагчид, хөгжим дэмжигчид болон албаны хүмүүсийн тээвэрлэж явсан чартер нислэг Хэттингтон хотын нисэх буудалд газардах шатанд орж байв. Гэвч тухайн үед цаг агаар маш муу, манантай үзэгдэх орчиг хязгаарлагдмал байсны улмаас нисгэгчид онгоцны өндрийг буруу тооцоолжээ. Улмаар онгоц зурус төрч чадалгүй нисэх буудлын ойролцоох толгойн орой дээрх моддыг мөргөн унаж хүчтэй дэлбэрэн сүрсэн байна. Аимшигт ослын улмаас онгоцон сууж явсан нийт 75 хүн бүгд газар дээр амьнасаа алдсан байдаг. 5. Дакар ралли. 1986 оны 1-р сарын 14-ний өдөр Дакар ралли уралдааны түүхэнд их хамгийн том эмгэнэлт явдал Баруун Африкийн Мали улсын нутаг дэвсгэр тохиолсон юм. Тухайн үед тус уралдааныг үүсгэн байгуулагч бөгөөд захирал Терри Савин болон уралдааны хүмүүнлэгийн ажлын хүрээнд явж байсан Францын алдартай поп дуучин Даниэл Балаван нар хамт явж байжээ. Тэд нислэг тэргээр тэмцээний явцыг хянаж зам дагуух суурингуудад усны насаас хүргэх хүмүүнлэгийн төслийг хэрэгжүүлэхээр нисэж байсан юм. Тэднийг Мали улсын нутаг дээгүүр нисэж байх үед Сахарын элсэн цөлийн ширүүн элсний шуурга дэгдэж үзэгдэх орчин бүрэн үгүй болсон байдаг. Нислэг тэрэг оройхон буухаар оролцсон боловч ширүүн шуурганы улмаас элсэн толгод мөргөн осолдож дэлбэрчээ. Уг ослоор нислэг тэрэгний бүхээгт байсан 5 хүн бүгд амир өгсөн билээ. Уралдааныг санаачлагч Терри Сабины үхэл тэмцээнд оролцогчид болон автоспортын ертөнцийг тэр чигтний шоконд оруулсан юм. Хэдийгээр үүсгэн байгуулагч насан эцэлсэн ч түүний аав Жилбер Сабин уралдааныг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргаж 1986 оны раллиг дуусгаж байсан түүхтэй. Энэхүү эмгэнэлт явдлаас хойш Дакар раллигийн зохион байгуулагчид цөлийн уралдааны үеийн аюулгүй байдал, холбоо харилцаа болон цаг агаарын хяналтыг маш чанга журмаар зохицуулдаг болсон билээ. 4. Америк нэгдсэн улсын урангуулгалтын шигшээ баг. 1961 оны 2-р сарын 15-ны өдөр дэлхийн урангуулгалтын түүхэнд их хамгийн харамсалтай нөхөж баршгүй хүнд гарц тохирол дагуулсан агаарын гамшиг Бельги улсад тохиолсон юм. Чехословакийн Франко хотноо болох байсан дэлхийн аврах шалгаруулах тэмцээнийг зорин нисж байсан Америк нэгдсэн улсын урангуулгалтын шигшээ багийнхан энэхүү улсын золиос болжээ. Нью-Йорк хотоос хөөрсөн онгоц замдаа Брюссел хотын нисэх буудалд газардах шатанда орж байв. Нисэх буудлын орчинд онгоц хэд хэдэн удаа тойрч ниссэний эцэст газардах зурвас руу чиглэх үедээ гинэт удирдлагын алдаж өндрөө хурдтай алдсаар нисэх буудлын ойролцоох биер хэмээх жижиг тосгоны задгаа талбайд унаж сүрчээ. Хожим нь ослын шалтгааныг онгоцны сүүл хэсгийн механик гэмтэл буюу жолоодлогын систем гацнаас болсон гэж дүгнэдэг. Аимшигт ослын улмаас онгоцонд байсан 72 хүн болон газар дээр байсан тосгоны нэг оршин суугч нийт 73 хүн амир өгдсөн юм. Тэдний дотор Америк нэгдсэн улсын урангуулгалтын шигшээ багийн шилдэг 18 тамирчин, тэдний дасгалжуулагчид, шүүгчид болон арга гэрийнхэн найз нөхдөд байлаа. Амир үргэлжлэсийн дунд Олимпийн аварга домогт дасгалжуулагч Мервил Винсон болон үндэсний аварга болж байсан түүний хоёр охин зэрэг алдартай тамирчид байсан нь Америкийн урангуулгалтын бүтэн нэг үеийг тэр чигт нь үгүй хийсэн эмгэнэл болсон юм. Энэхүү аимшигт ослын дараа олон улсын урангуулгалтын холбооноос хүндэтгэл үзүүлэн 1961 оны Прагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг бүр мөсөн цуцлах түүхэн шийдвэрийг гаргаж байв. 3. Андын нурууны эмгэнэл. 1972 оны 10-р сарын 13-ны өдөр Уругвайн Олд Кристианс Регбигийн залуучуудын багийнхан тэдний гэр бүлийн эхнийг тээвэрлэж явсан онгоц Чилийн Сантьяго хотыг зорих замдаа цаг агаарын таагүй байдлаас болж Андын нурууны 3500 гаруй метрийн өндөрт орших цас мөсөн голдоос үлджээ. Ослын үеэр болон эхний өдрүүдэд олон хүн амин үргэлжсэн ч нийт 45 хүний 28 л амьд үлдэж чадсан юм. Гэвч жинхэнэ сорилт үүний дараа эхэлсэн гэдэг. Тэдэнд дулаан хувцас эм тариа байсангүй. Хамгийн гол нь Андын нурууны мөсөн дунд ямар ч идэх хоол хүнс байсангүй. Осол болсноос хойш 11 дахь хоног дээр тэд онгоцны жижиг радиог ажиллуулан өөрсдийг нь хайх ажиллагааг бүр мөсөн зогсоосон тухай мэдээг сонсож тусламж ирнэ гэх найдвар бий болжээ. Туйлын хүйтэн болон өлсгөлн дунд хэдэн 7 хоног өнгөрөхөд амин үлдгэсэд ганцхан сонголт үлдсэн нь нас барсан найз нөхөд багийнхнаа хүлцэн цогцсоор нь хооллож амьд гарах явдал байв. Энэхүү шийдвэр тэдний хувьд сэтгэл зүйн асар том шанал байсан ч амьд үлдэхийн тулд өөр арга байгаагүй юм.
Түүнчлэн Ослоос хойш сарын дараа тэднийг байрлаж байсан онгоцны сэг дээр мөсөн нуранг бууж дахин 8 хүн амиа алдсан байдаг. Байдал бүр мөсөн муудаж хэн нэг нь тусламж дуудахаар явахгүй бол бүгд үхэх нь тодорхой болоход багийн тоглогчид болох Нандо Парадо болон Роберто Кенесанаар ямар ч уулын авиралтын хэрэгсэлгүйгээр зөвхөн хүний махнаас бүрдсэн хүнстэйгээр аврах том цас дуулыг даван тусламж хайхаар зориг шулуудан алхажээ. Тэд мөсөн уул хатан хавцлыг туулан 10 хоногийн турш 60 гаруй километр явсны эцэст Чилийн нэгэн малчинтай таарснаар аврах ажиллагаа дахин эхэлснээр нийт зорчигчдын 16 аврагдсан түүхтэй. 2. Перугийн үндэсний цэнгэлтгийн үе. 1964 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Перу улсын нийслэл Лима хотын үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөгийн түүхэнд хамгийн олон хүний амь насыг авч одсон аимшигт цус дүүмэн тохиосон юм. Токиогийн Олимпийн наадамд оролцох эрхийн төлөөх шийдвэрлэх тоглолтод Перу болон Аргентины шигшээ багууд тоглосон ба тоглолт дуусахад ердөө 6 минут дутуу байхад Аргентины баг 1-1 харьцаатайгаар тэргүүлж байв. Энэ үед Перугийн баг гол оруулж цэнгэлдэх тэр чигтээ баяр хөөрт авсан боловч шүүгч уг голыг отон хэмээн цуцалж орхижээ. Шүүгчийн энэхүү шийдвэр 53,000 гаруй Перу үзэгчдийг туйлын ихээр бухимдуулж цэнгэлдэхэд үүмэн дэгдэх эхлэлийг тавьсан байна. Улмаар хэд хэдэн хөгжөөнд дэмжигч шүүгчрүүд айрахаар талбай руу гүйж орсон бөгөөд цагдаа нар тэднийг баривчилж нохойг суллан зодсон ч үзэгчдийн уур хилэнг улам бадрав. Бэлтгэл дулимг туршлагагүй байсан цагдаагийн дарга нулимс асгаруулагч хий буудах тушаал өгсөн нь хамгийн том алдаа болсон юм. Үүнээс болж үзэгчид сандралдаж цэнгэлдэхээс зугтахын тулд гарц руу дайрчээ. Гэвч тэднийг гадагш гарах үед цэнгэлдэхийн төмөр хаалганууд бүгд түгжээтэй байлаа. Ара араасаа түрэх мянган хүний асар их даралтанд урд байсан хүмүүс хаана хаалган тавчигдаж амьсгал боогдонд дарагджээ. Энэхүү аимшигт ослын улмаас албан ёсны мэдээгээр 328 хүн амиа алдаж 500 гаруй хүн хүнд бэртэж гэмтсэн түүхтэй. 1. Леманы уралдааны эмгэнэлт явдал. 1955 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Францын Леманы 24 цагийн уралдааны үеэр автоспортын түүхэнд хамгийн олон хүний амийг авч чадсан аимшигт сүрэл тохиолсон юм. Уралдааны зам дээрх гинтийн маневрын улмаас 240 км/цагийн хурдтай давхиж байсан Mercedes-Benz багийн хөлөг урд талын машина мөргөн агаарт хөөрч замын хажуугийн далан руу шидэгджээ. Хүчтэй мөргөлтийн улмаас машин хэсэг болон задарч хөдөлгүүр болон бусад хүнд дэнгүүд нь үхлийн зэвсэг мэт үзэгчдийн суудаг хэсэг рүү маш хүчтэй нисэн орсон байдаг. Мөн машины магний хайлшир хийс их биеийн галд автан дэлбэрчээ. Уг аимшигт ослын улмаар нисгэгч Пьер Левег болон 83 үзэгч нар газар дээр амьөрөгдөж 120 гаруй хүн хүнд бэртэж байсан байна. Уралдааныг цуцлалгүй үргэлжлүүлсэн нь хожимоо маш их шүүмжлэл дагуулсан юм. Энэхүү сүрлийн дараа Mercedes-Benz баг автоспортоос олон жилийн турш хүнд ирж Франц, Герман, Швейцар зэрэг хэд хэдэн улс аюулгүй байдлын шинэ стандарт тогтоох хүртэл автоуралдааныг улс орондоо бүр мөсөн хориглосон байв. Леманы эмгэнэлт явдал нь уралдааны замын хамгаалалт, үзэгчдийн аюулгүй байдлын стандартыг дэлхийд даяар үндсээр нь шинжлэх гол шалтгаан болсон билээ. Спорт бол зөвхөн ялалт баяр хөөр биш, заримдаа хүний амьдралын хамгийн хүнд гар зэмгэнэл нуугдаж байдгийг бид дээрх 20 түүхээс харлаа. Эдгээр харамсалтай түүхүүдийн ихэнхээр нь кино бүтээгдсэн байдаг ба хүндлэл, хайр, сургамж гээд бүхэл зүйлийг бидэнд ухааруулдаг билээ. Тэгэхээр та түүхүүдийн сонирхол кинонуудыг нь үзээрэй гэж зөвлөж байна. Таалагдсан бол манай сувгийг лайк болон subscribe хийгээрэй. Баярлалаа.